Энэ экосистем улам бүр мод. Тийм учраас сая экосистемийн төлбөр гэсэн нэг шинэ ойлголт гарч ирлээ шүү дээ. Манай тийм ойлголт байхгүй. Хуульчлагдсан юм байхгүй. Надлан жил Европт явж байсан чинь нэг нүүбийн байшин дотор нэг өнгөө өгжсэн номнууд ингээд санаанд угаагаад идсэн чинь Орос дээр экосистемийг тэгсэн юм Европын одоо нэгдсэн үндэсний байгууллагын тийм Европын комиссийн тийм зөвлөмж байдаг юм байна. Тэрийг авчираад орчуулуулад одоо бид нэг засгийн газрын тогтоолын хэлбэрт ингээд оруулчаад байгаа л. Гэтэл энэ бүтэн жилийн өмнө ярьжсэн юм өчигдөр телевизээр нэг Америкийн нэг эксперт ирээд ярьж ин л да. Тэгэхэд л манайхаа ойлгуулж эхэлж шүү дээ. Окей, энэ Америк хүн хэлж байгаа юм байна. Нэмбэрл биш бай. Тийм учраас энэ их зөв гэсэн иймэрхүү юм телевизээр явж байлаа шүү дээ. Тэгэхээр би үл эрдэнэтэй хүн биш. Гэтэ би энэ эдийн засгийг бас мэднэ. Тэгэхээр энэ эдийн засгийн хөгжил яаж явагдаж байна гэдгийг мэднэ. Ийм олон эрдэмтдтэй энэ хүмүүсийн ингээд толгойг нь ашиглаад суулгаж жагаад нэгдсэн тэр энэ хөгжлийн тэр юугаа одоо оруулах хэрэгтэй байхгүй. Энийг хийх хэрэгтэй. Тэгэд батлаад энийг яс гүйцэтгэх хэрэгтэй. Ерөөсөө шийдлүүл энэ. Ярилцлагаас үсгээр ерөнхийдөө бол бид нар бол цаг хугацааны яваад үнэхээр бас оройтон шаардлага. Удаан маш хурдгүйгээр, итгэл үнэмшилгүйгээр их зориггүй явж байгаа юм шиг ийм дүр төрх буугаад ирсэн. Аргацаасан. Тэгэхээр одоо яг ийм байдлыг одоо засаглалд эхлээд бодлогодоо эхлээд өөрчлөлтөө оруулах юм бол энийг бүхэлдээ одоо хөгжлийн цогц байдлаар нь хэрэгжүүлэхэд бас арай дүт юм уу да гэж. Тийм, бодлогот өөрчлөлт орж болж байгаа. Бодлогот өөрчлөлт орох асуудал бол ер нь хүн болгоны амнаас л гардаг юм байл. Би өөрөө бол бас олон улсын хандлагч байгууллагуудад бас экспертээр ажиллаж байсан туршлагатай. За тэгээд ингээд өөр орнд ингээд ажиллаад амьдраад сураад явж хахад ер нь бол бодлогот өөрчлөлт оруулах болвол тийм амжилт бол мөн үү амжилтын нэг үзүүлэлт мөн боловч бодлогыг бий болгож идэг цаад маш том бас зүйлүүд байна шүү дээ. Наад зах нь бол тэр бодлогыг бий болгохын тулд за хууль эрх зүйн төвшин сайжруулна гэдэг бол өөрөө угаасаа дороосоо дээшээ тэр чинь унтарч гарч ирж байгаа урсгал шүү дээ. Сумын хэмжээнд, хороо хэсгийн хэмжээнд тэр чинь хэрэгжээ тодорхой хэмжээний үр дүн арга туршлагатай сургамжтай болчоод тэр чинь бодлого болж төлөвшөх ёстой. Хэрэг бодлого нь тэр чинь болов нэг эксперимент туршлага байдлаар орон нутагтаа хэрэгжээгүй бол өнөөдөр тэр бодлого чинь улс үндэсний хэмжээнд батлагдсан тохиолдолд хэрэгжих үү гэдэг асуулт. Тэгэхээр энэ бодлогот бид нэр өөрчлөлт оруулахын тулд эргээд заашгүй дорвитой, оновчтой, тэм даацтай хөгжлийн бодлогыг хийх хэрэгтэй. Даацтай хөгжлийн бодлого гэдэг нь бол доктортой хөгжлийн санааг энд агуулж байгаа юм л да. Тэгэхээр түрүү экосистем дахиж хөндөж ярихад экосистемийг өнөөдөр бид нар ингээд байх ёстой гэдгээр нь одоо үргэлж энэ маань бидний нүдэнд харагдаж байснараа байх олон тал хэр нутаг маань ингээд байдгаараа байна гэсэн иймэрхүү үзэл санаа биднэрт дунд байгаад байх юм бол бид нар бол тэр ногоон хөгжлийн асуудал бол яриад бол шаардлага байхгүй. Өнөөдөр болвол бэлчээр нутаг байгаль орчин маань үнэхээр дүр төрхөө өөрчилж байгаа энэ цагт экосистемийн тэр хэврэг байдлаар хэврэг болж штэ. Урд өмнө бас би яг энэ сэргэн шинжлэгдэх нөхөн сэргээгдэх талаар бол сүүлийн хэдэн жил судалгаа хийлээ л дээ. Энэ экосистем маань одоо ер нь ямар төвшөндөө хүрээд байгаа юм бэ? Альва юмд босго гэж байдаг, альва юмд хязгаар гэж байдаг, альва юмд тэсэж тэсвэрлэх үе гэж байдаг. Тэгэхээр экосистем өөрөө нэлэхүүдээ тэр босгоо давах хэмжээнд хаана өнөөдөр манай Монгол улсын хэмжээнд хүрчихсэн байгаа юм бэ гэдэг асуулт. Саяхан 4-5 сард урд хэдэн сумаар явлаа, Баян хонгор хэдэн сумаар явхад ерөнхийдөө говийн их нүүдэл эхэлсэн байна. Энэ жил хэрэг 5-6 сар 6-7 сард бороо хурд тундас орохгүй бол тэнд одоо малчин нүүдлийн мал аж ахуй ер нь байх оршин тогтнох үндэс нь алга болсон. Тэгэхээр бол нөгөө нэг босх үе хараахан давах гээд байгаа хутганы ирмэгдэр байгаа байхгүй. Тэрээд үнтэй ингээд харьцуулаад үзэхэд зүүн Дорнод Монголын тал хэрийн бүсийг аваад үзэхэд арай байдал хамаагүй өөр дүр төрхтэй ногоон харагдаад байгаа байхгүй. Ногоон одоо хөгжлийг тэнд бол арай нэг ихтгэл үнэмшилтэй хийж болж байгаа. Өөрийнх нь нөхөн сэргээгдэг, байгалаасаа өөрийгөө сэргэн шинжлэгддэг тэр чадвар чадамжийг нь л барьж байгуулж байх тэр бодлого төвшөндөө бид нар агуулж явах хэрэгтэй. Экосистем хэрвээ нураад хэврэг эмчин гээд эмзэг байдлантай улам бүр ихсээд өртөмтгий байдал нь улам бүр ихсээд өөрийгөө авч явдаг сэргэн шинжлэхдэг байдал нь алдагдах юм бол өнөөдөр бидний тэр эдийн засгийн хөгжил улс нийгмийн хөгжлийн асуудал ярихад бол үнэхээр эндүрэл болж явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр хэлэхэд одоо байгальд одоо харьцангуй ээлтэйгээр одоо аж төрдөг тэр ёс зүйг
гэх юм уу да төлөвшүүлэхийн тулд те мэдээж бол олон ажил хийгдэх шаардлагатай. Хамгийн наазахын ажил гэх юм бол одоо энэ эдийн засгийн хувьд маш их өрөө өгөөчтэй мэд санагдаж байгаа төсөл хөтөлбөрүүд байна шүү дээ. Хөрөнгө оруулалтууд. Тэрийг үнэлэх шаардлагатай. Юугаар нь эдийн засгийн хувьд өрөө өгөөчтэй юм бэ гэдгийг асуух шаардлагатай. Хэрвээ экологийн өртгийг бид нэр тэнд тооцоогүй болвол энэ бол амжилт байж чадах уу? Энэ үнэхээр өсөлт байж чадах уу гэдэг хас. Тэгэхээр заашгүй том эдийн засгийн хөрөнгө оруулалтын төслүүдийг заашгүй экологийн өртөгтэй хамт бид нар үнэлэх шаардлагатай. Уучлаарай. Тэгэхээр яг одоо бид нар нэлээд жоохон онлын бас жоохон засаг бодлогын юм ярьж байна л ярихаас ч үр аргагүй. Тэгэхээр тэгвэл ийм бодлого засаглалаас өмнө бас миний зүгээр сэтгүүлч хүний хувьд зүгээр анзаарч хахад хувь хүмүүсийн өдөр тутмын амьдралд өөрсдөө бас ээлтэй дадал хөвчлүүдийг бий болгосноор бас тодорхой хэмжээний хувь нэмэр оролцоог бий болгож чадах юм болоо да гэж. Яг энэ тал дээр та нар ямар бодолтой байдаг вэ? Одоо яг биднес жишээлбэл энгийн жишээнүүд л ярив. Энгийн жишээнүүд. Жишээлбэл ногоон офис гэж нэг хөдөлгөөн өрнүүллээ. Компаниуд аваа оролцдог юм байна. Тэгэл ард иргэдийн дунд таус одоо ногоо төмөс манжин луунга тарихтаа ядахтаа янз янзын тийм химийн бордоо баг хэрэглэхгүй бай. Орон нутгийн тэр одоо малын өтөг бууц тэрнийг хэрэглэж энэ бол ногоон сэтгэлгээний л илрэл. Тэгэнгүүтээ тэрнийгээ санхүүгийн хөшүүрээр ингээд дэмжиж өгч байна. За компаниудыг одоо жишээл органик бүтээгдэхүүн үйлдвэрлүүлгээд. Тэнгүүт нь Made in Organic Mongolia гэсэн Монгол органик Монголд үйлдвэрлэв гэсэн тийм шашиг олгоод ирлээ. Эсвэл одоо бүтээгдэхүүний баркод биш шүү дээ. Зураасан код. Энийг ногоон болгоод өгөөд. Ингээд нэг хэсгийн нөгөөгөөс нь ингээд ялгаад урамшуулаад өгөхөөр энэ хэрэглээний төвшинж явж байна. За усны ихэд ганцхан хүн их сайн ажилдаг. Батбаяр гэдэг. Би бүр шээжэр ил. Гэтэл Монголд өөрөх юм уу тэр муу Батбаяраас өөр юм байхгүй юу? Бид өглөө шүд мүдээ угаан ингээл янз янз тэгэл одоо хайр найргуул. Тэ ингээл онгойлгочих штэ. Гэтэл ийм тийм дадал заншил ялангуяа хүүхдүүдэд энэ залуучуудын дунд энэ сургуулиудад жишээлбэл одоо оруулах хэрэгтэй. За баярлалаа тэгш гэн. Тэгэхээр хамгийн наад захын жишээ авч үзэхэд одоо энэ манай Монгол улсын тусгай хамгаалалтаа газар нутгийн хэмжээ 15-16% хүрлээ гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр энтэй холбогдуулаад нэг жишээ хэлэхэд өнөөдөр тусгай хамгаалалтаа газар нутгийн ач холбогдол ач тусыг олон нийтийн төвшөнд яаж ойлгодог юм бэ гэдэг асуулт байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ тусгай хамгаалалтаа газар нутаг байснараа өнөөдөр Монголын ирээдүйд өнөөдөр биднэрт ямар ач тус өгөөд байна гэдэг ухамсар төлөвшсөн цагт өнөөдөр богд уул руу тийм ээ цэцэг гүн рүү алхаж байгаа хоёр жуулчин ч гэдэг юм эсвэл нэг ангийнх нь ямар сэтгэлгээтэй тэнд алхах вэ? Наацх нь ууж байгаа ундааныхаа тэ савыг тэ идж байгаа чихрийнхаа цаасыг хаях уу? Тэгэхээр тусгай хамгаалалтаа газар нутгийг зүгээр наацхан сурталчлах тэрийг одоо ашиг тусын тэ хамгийн энгийн төвшөнд ойлгуулах нь одоо хамгийн наацхын жишээ болж ирж байгаа юм л да. Ганцхан нэг мартчих. Тэр нөгөө нэг Монгол улсын экологийн даацын гэдэг шүү дээ. Даха болцсон. Бэлчээр яг дотроо бүхэлдээ Монгол улсын 1.8 дахин нөгөө байх ёстой даацаас хэмжээс итрээд явж байгаа шүү. Энийг хэлжмээр. Хоёрдугаарт бол шашин ба энэ эколог тийм ээ байгаль орчин гэдгийг их ашиглах хэрэгтэй юм шиг. Өнөөдөр чи юу гэлээ их улсын зүйлийн 6 хамаг амьтны тусын тул гэдэг байхаа. Энд чинь одоо экосистемийг хэлж байгаа шүү дээ эцэст бол. Тийм ээ. Тэгэхээр манай энэ лам нар бол одоо жишээлбэл туулгол энэ одоо байгаль орчин энэ чинь их тийм сургаалтанд байгаа. Гэтэл энийг шүтдэг мөрөгдөг энэ хүмүүс маань өөрөө ламд мөрөгчөөл гадаа гараад мод тугуулж байгаа шүү дээ. Төлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ шашныг одоо энэ байгаль орчинд энэ уламжлалтын тийм ээ энийг бол маш их ашиглах хэрэгтэй гэж бас нэг тийм санал. Хувь хүмүүс ард түмэндээ бас энэ ногоон сэтгэлгээ, ногоон ойлголт тухамсрыг яаж төлөвшүүлж бий болгоход юу хэрэгтэй байна вэ гэдэг дээр үнэхээр бол үнцэнтэй саналаа өгсөн та хоёртаа маш их баярлалаа. Ингээд эрхэм хүндэт үзэгчтэй ногоон хөгжил Монголын ирээдүйн нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар өгөөр өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзалтаа баяртай.